хадаг сүү тавьсан хэсэг чинь бичгээр өгөх ёстой шүү дээ. Өмнө хамтраа гэд бичгээр өгсөхгүй яг хаа. Ирэхгүй гэдэг байгаа тийм. Уг нь ирэх ёстой. Тэгэхээр энэ төрийн ажил ямар хөө хэмжээнд байдаг, төрийн ажлыг яаж хийдэг нь эндээс харагдаж байна л да. Уг нь заав ингээд хамтарсан засагт одоо ажиллаач гэдэг урилга ирүүлэхдээ бичгээр ирүүлсэн байна. За гэрээн дээр гар үсэг зурцсан байна. А тэгвэл та бүхэн ийм зүйл дээр энэ гэрээгээ зөрчсөн гэдэг чинь бичгээр ирэх ёстой шүү дээ. А тэгхгүй ингээд нэг хоёр одоо нөхөр 13-53 хууч хөрч байгаа юм шиг та нар ингэсэн байна гэдэг ийм асуудал байж болохгүй юм байхгүй юу? А гэтэл нөхдүүдийн өнөөдрийн энэ гаргаж байгаа үйлдэлээс ямар ч төрд ингэж одоо ажил хийж үзээгүй, төлөвшөж үзээгүй, төрийн ажил гэдгийг шат дараалалтаа мэдэхгүй байгаа нь эндээс харагдаж байна л да. Монгол төрийн ажлыг ингэж зүгээр амаар явуулдаг ийм ууг байж болохгүй. Нөхөртөө зодуулчаал хүүхдүүд аваад яваад өгдөг. Нөхөр нь архины гарах дээр хүрээдэр ингүүт гүгээд ирдэг тийм айл авгаа штэ. Ардчилсан нам чинь төр барьж исэн. Ардчилсан нам чинь Монголын төрд хамгийн хэрэгтэй улс төрийн хүчин. Тийм учраас ардчилсан нам энэ уугаадлыг бол төвчгүй. Ардчилсан нам бол өөрийнхөө байр суурийг бас ингээд гишүүд маань байр суурийг бол тодорхой илэрхийлж байна. Нэгд бид нар тэр баг хурлын шийдвэр гарсанд орол бид нар бол бүх юм ойлгомжтой байсан. Тэн дээр одоо хамтраад гэдэг юм уу бид нар хүлээгээд авах юм алга. Хамгийн гол нь бид нар ингээд төрийн бичиг цаас тэр албан ёсных нь цаасыг л харж шийдвэр гаргая л гэж хүлээгээд байгаа болохоос биш бид нар тэрэн дээр нэг юу гэдэг буцаад хамтрыг биднийг хүлээж аваач бид нар ингэсэн байхгүй шүү дээ. Зөвхөн л энэ бол төрийн явах дэг жагийн дагуу бичиг цаасны дагуу явж байгаа асуудал. Та ихтгэл үзүүлэх үү? Ерхий сайдд. Гэхдээ би одоо байр суурийг тодорхой илэрхийлсэн шүү дээ. Таны ярианаас дүгнэхэд бол үзүүлэхгүй юм байна тийм үү? Гэхдээ яаж үзүүлэх вэ?